Сайн байцгаана уу? Заяа байна. Туслан байна. За өнөөдөр бол татвар төлөгчдийн өдөр юм байна. Тэгээд бид өөрт ингээд татварын ерөнхий газраас юм захидал ирсэн. Доктортай ингээд бичиг ирсэн. Тэгээд энд хариулах юм байна. Асуулах гэсэн юм байна. За татварын талаар юу гэж боддог вэ гэж байна. Ер нь бол их оронч үзэл татвар төлөхөөс эхэлдэг гэдэг. Хүмүүс их оронч үзэл гэхээр айгүй холоо сайгаад байдаг л айгүй том бүтээн байгуулалт ч юм уу те. Яг үүндээ өнөөдөр таны хариуцлагатай татвараа төлж байгаа бол та өнөөдөр их оронч хүмүүн гэдэг бас зүйлийг ярьсан зүйл байна. Тэгэд ер нь бол яг ингээд нийгэмд нэг тийм одоо сөрөг гэх юм уу буруу хандлага байдаг штеп. Татварыг одоо ингээд нэг улсаас ингээд нэг хүчээр авдаг бид нэг ингээд одоо татвар төлөх ёстой ч юм уу гүү ч юм уу гэл ингээд бараг л орж байгаа орлого юм ингээд бараг төр ингээд уулгаалчлаа ч юм уу. Ер нь худлаа ирэхэд нэг тиймэрхүү хандлагууд их байдаг. Тэгэд ер нь бол татвар гэдэг зүйлийн утга учирыг би бол сайхан мэдсэн. Яг мэдхээс өмнө бас тэднэртэй одоо тийм сөрөг хандлагатай хүмүүсийн ижил бодолтой байдаг гэсэн. Тэгэд ер нь бол татвар гэдэг зүйлийг төлснөөрөө бид нэр одоо нөгөө нэг улсын төсвийг бүрдүүлэгч зүйл ч өөрөө татвар юм байлээ шүү дээ. Тэгээд яг улсын төсвөөр бид нар одоо нөгөө бүтээн байгуулалт, эмнэлэг, цэцэрлэг, сургууль гэдэг яг бидний одоо эрүүл аюулгүй орчинд амьдрах тэр зүйлсүүдийг улсын төсвөөр мэдээж төсвөлж одоо бүтээн байгуулалтаа хийдэг. Тэгэхээр бид нар одоо бидний татвар гэдэг зүйл чи өөрөө эргээд бидний тав дахьтай орчинг хангах энэ зүйлийг бол бүрдүүлж яадаг. Тэгээд нэг улсын төсвийн 80-90% нь татвараас бүрддэг гэдэг бас тоон судалгаа байд юм билээ. Тэгээд ер нь яг ингээд хараад үзэхэд татвар төлж байгаа хүмүүс бид нар өөрсдөө одоо нөгөө эерэг зөв хандлагатайгаар одоо яг утга учирыг ойлгож ирээдүйн очийнхоо төлөө одоо ингээд оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт гэдгийг ухамсарлаж одоо хариуцлагатай дуртайгаар татвараа төлдөг байвал илүү зөв юм болов уу гэж миний зүгээс боддоо шүү дээ. Хоёр дахь асуулт маань татвар төлөгчдөд хандаж яг юу гэж хэлмээр байна гэж байна. Ер нь яг татвар төлөгчдөд гэхээс илүү ирээдүйн татвар төлөгчдөд одоо бидний үеийнхэнд өсвөр насны үеийнхэнд хандаж ямар зүйлийг зөвлөмөр байна. Тэгээд яг одоо бидний мэдээж ирээдүйд бас л татвар төлнө, бас л одоо Монгол улсын хариуцлагатай иргэн байх хэрэгтэй болно. Бид нар ч гэсэн одоогийн томчуудад тулгардаг шиг асуудлууд тулгарна. Тэрийг бас давж гарна. Тэгэхээр бид нэр яг одооноос эхлээд энэ асуудал илүү оролцож эхэлж бэлтгэгдэх хэрэгтэй юм шиг надад санагдаж байна. Тэгэд одоо бол хүүхдүүд чи хөвчлэн ингээл за би иймэрхүү асуудал нэг орооцолдмор байна. Одоо хичээлэл хийж ивэл болно. Хүчсэн сургуулаад авна. Тэгээ өөр юмд бол нэг ач холбогдол өгмөр байна гэдэг. Хөдийлөө иймэрхүү асуудлууд нэг одоо оролцоод байдаггүй тий. Тэгээ үүний одоо нэгэн алдаа гэх юм уу миний зүгээс хэрвээ энэ байдлаараа байгаад байгаа юм бол ирээдүйд нөгөө нэг энэ зүйлийн татвар гэдэг зүйлийн ойлголтыг авахгүй түүнээс үүдэлтэйгээр одоо нөгөө тий хариуцлагагүй юм байна тий. Тэгэхээр яг хүүхдүүдэд одоо өсвөр үеийн найзуудтай яг бидний үеийн үе тэнгийн хүүхдүүдтэй хандаж миний зүгээс хэлэх зүйл бол одооноос эхлээд бас энэ нийгмийн энэ асуудлуудтай энэ татвар төлөх гэж юу гэдэг одоо улсын төсвийг яг яаж зарцуулдгийг гэх мэт энэ асуудлууд одоо энэ зүйлүүдтэй мэдээж бас тодорхой хэмжээгээр мэдлэгийг бас авах хэрэгтэй байна та. Ер нь бол чамтай санал нэг байна. Тэгээ бас нэг нэмж хэлэх зүйл юу вэ гэвэл одоогийн эцэг эхчүүд би яг одоогийн татвар төлөгчд иргэд маань тий хүүхдүүдтэй иймэрхүү зүйлүүдийг зааж өгөөсэй гэж хүсэж байна. Ядаж наад зах нь одоо бидний өмнө сүндэрлэн босч байгаа музей, сургууль, спорт хөтөлбөр гэх мэтлэн зүйлүүд нь иргэн таны өгч байгаа, таны ээж аавын өгч байгаа энэ татвараар сүндэрлэн босдог гэдэг зүйлийг бас ойлгуул бол бас илүү зүгээр ах. Гэр бүл чи хүүхдээ анхдагч орчин учраас энэ зүйлийг ингэ тайлбарлаад авчих юм бол ирээдүйд бас ингэ энэ асуудлуудыг амархан даван гарч чадна гэж бодож байна. Гэр бүлээсээ л мэдээж үлгэр төрөл авдаг шүү дээ. Тэгээд гэр бүлэл за энд бас нэг юм үг байна л да. Татвар орших үедор төр буй, төр орших үедор татвар буй гэх энэ үгийг бол энд бас бичсэн байна. Эх орныхон гэрэлт ирээдүйд үнэтэй хөв нэмрээ оруулж татвараа төлдөг хариуцлагатай иргэд байцгаая. Бараг би ингээд сурвалжлагч энэ бараг зочин юм шиг санагдаад байгаа надад би бүр